бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Уука Төмөр гэдэг. Өнөөдөр би та бүхэнтэйгээ амжилтын тарин гэж юу юм бэ? Амжилтын тариныг амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ гэдэг тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр амжилтын тарин гэдэг нь ямар нэгэн юм үнэн зөв гэдгийг өөртөө тунхаглан хэлж байгааг эсвэл яг юуг амьдралдаа үнэн зөв байгаасаа гэж бодож байна түүнийг нотолж буй үг хэллэг юм. Жишээлх юм бол би хүчтэй, би зоригтой, би маш гайхамшигтай хүн, би ялан дийлэгч, би чадна. Миний амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна. Би өдрөөс өдөрт амжилтанд хүрч байна гэх мэт хүчтэй эерэг өгнүүдийг хийж байгаа юм а. Тэгэхээр хүн өдөрт 40,000-аас 60,000 бодол боддог. Эдгээр бодлуудын 80% нь сөрөг бодол байдаг гэдгийг судалгаагаар баталсан байдаг. Бид нэг дор нэг л бодол боддог. Сөрөг бодол бодонгоо эерэг бодол бодох боломжгүй. Эсвэл эерэг бодол бодонгоо сөрөг бодол бодно гэж байдаггүй. Нэг бол сөрөг, нэг бол эерэг бодол боддог. Тийм учраас дараагийн удаа та өөрийнхөө бодолд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Байс хийгээд л муу, сөрөг, айцтай бодол бодохыг ажаад гайхах биз. Жишээлбэл би ямар чадах биш. Би үүнийг ч арай барахгүй байхаа. Яа балраа ч гэдэг юм уу те. Эсвэл залхуу хурч байна. Хожигдвол яана. Хөөх өнөөдөр амжих юм уу? Бүтэхгүй байвал яана. За гадаа онцгүй байна өнөөдөр. Гэх мэт сөрөг бодлуудыг бид ар араас нь байнга бодож байдаг. Хүн юу бодно тэр бодлынхоо 90%-ийг дараагийн өдрөө тээж түүнийгээ дахин боддог. Тэр дахин бодсон бодлынхоо 90%-ийг мөн ялгаагүй тэрний дараагийн өдөр дахин тээж дахин боддог. Тиймээс бидний бодсон сөрөг бодол маань улам сөрөг бодлын үндэс болж байдаг. Сөрөг бодлууд хуримлагдсаар байгаа зүйлдээ бид амьдралынхаа тухай сөрөг бодолтой, амьдралдаа хандж байгаа хандлага маань сөрөг, амнаас гарч байгаа яриа сөрөг, эсвэл хийж байгаа үйлдэл маань хүртэл сөрөг болдог. Тийм ч учраас амьдрал маань хүснээр болж өгөхгүй, мөн өөрсдөө хүснээрээ өөрчилж чадахгүй байгаагийн нэг шалтгаан болдог гэж болно. Тэгэхээр Эйнштейний хэлсэн үг байдаг. Нэг сөрөг бодлыг устгахын тулд 11 эерэг бодлыг оюун ухаандаа суулгах хэрэгтэй. Тиймээс нэг сөрөг бодлыг устгахын тулд бид 11 амжилтын таринаар орлуулах хэрэгтэй гэсэн. Амжилтын тарин гэдэг нь сөрөг бодлоос сэргийлэх дархлаа юм. Амжилтын тарин гэдэг нь амьдралаа сайжруулах, оюун бодлоо эерэг болгох, сэтгэл санаагаа дээшлүүлэхэд хэрэглэдэг үг хэллэг юм. Сөрөг бодлоо эерэг болгохын тулд бид оюун ухаанаа дасгалжуулах хэрэгтэй. Үүний тулд амжилтын тарин бидэнд маш их хэрэг болдог. Тэгэхээр энэ бүгдийг нэгэн жишээн дээр тайлбарлая. Энэ стаканта бохор усыг авч үзье. Бидний оюун ухаан энэ стаканта бохор усны адил сөрөг бодлоор дүүрэн булангартсан байдаг. Энэхүү стаканта бохор усанд цэвэр ус тасралтгүй хийснээр ус цэвэршиж байгаатай яг ижилхэн амжилтын тариныг өдөр бүр өөртөө тасралтгүй давтан хэлснээр оюун ухаанаа эерэг болгон дасгалжуулж эерэг бодлоор дүүргэн гэсэн үг. Мэдээж сөрөг бодол бүр мөсөн арилахгүй. Харин амжилтын тариныг хэрэглэснээр энэ стакан дотор тунсан шороо дэгдэж бүснэхгүй байгаатай адил бидний оюун ухаан сөрөг бодолд сарнихгүй. Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталд нь далд ухамсар тоногчдог. Амжилтын тариныг хэрэглэхэд маш энгийн бөгөөд амархан ямар нэгэн дүрм зарчим байхгүй. Зөвхөн та юу хүсэж байна? Ямар зам төлөвтэй болохыг хүсэж байна? Амьдралаа ямар байгаасаа гэж хүсэж байна? Гэх мэт бүх хүссэн эерэг зүйлүүдийг аль хэдийн та эзэмшчихсэн мэтээр эсвэл эзэмшиж байгаагаар хэлэхэд л хангалттай. Өглөө болгон, өдөр болгон унтахаасаа өмнө орондоо орсны дараа машин дотроо олон нийтийн унаа тэргэн биеийн тамираар хичээлж байхдаа гадуур ганцаараа алхаж байхдаа хаанч боломж гарч байна тэр бүх боломжийг алдалгүй амжилтын тариныг чангаар уншиж, чанга унших боломжгүй бол шивнэж, эсвэл дотроо уруулаа хөдөлгөж маш итгэлтэйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр унших хэрэгтэй байдаг. Уншсан амжилтын тарин болгоныгоо бодит болсноор төсөөлж, түүнийгээ зургалж, аман түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Амжилтын тариныг өөрийн амьдралын бүх талбарт уншиж хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл би өөртөө итгэдэг. Би өөрийнхөө үзэл бодлыг хүндэтгдэг. Амьдралынхаа төлөө би өөрөө шийдвэрийг гаргадаг. Би зөвхөн өөдрөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байна. Би өөрийнхөө хийж чадах юмн дээр анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлж боловсруулдаг. Би бодлоо хянаж чаддаг. Миний амьдрал баяр баясгалангаар бэлхэж байна. Би баяр хөөртэй, би өөдрөг хүн. Би
би өөрийгөө байгаагаар хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө өдрөөс өдөрт илүү ихээр хайрлаж байна. Тэгэхээр амжилтын тарины тухай дэлгэрэнгүй мэдээллийг жишээлх юм бол амжилтын тариныг өөрт тохирсон амжилтын тариныг яаж сонгох вэ? Амжилтын тариныг яаж хурдан үр дүнтэй болгох вэ? Оюун ухаанаа хэрхэн дасгалжуулах вэ гэдэл бидний аз жаргалтай амжилттай болоход яг юу саад болж байна вэ? Тэр саад болж байгаа зүйлүүдийг хэрхэн зогсоох вэ? Гайхамшигыг өөрөөсөө олборлон түүнийгээ яаж жинхэнэ бодит амжилт болгон хувиргах тухайд нэгэнгүй мэдхийг хүсвэл ukatömөр.com руу ороорой. Мөн та бүхэндээ амжилтын тарин намаа удахгүй хүргэх болсондоо би маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэнтэйгээ дараа дахин холбогдъё. Та бүгдийн амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ёрой. Баяртай найздаа. Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр. Миний оюун ухаан баян дэлгэр бодлоор дүүрэн байна. Би өдрөөс өдөрт өсөн хөгжиж байна. Би өдрөөс өдөрт амжилттай болж байна. Би өдрөөс өдөрт баян чинэлэг болж байна. Би өдрөөс өдөрт эрүүл чирэг болж байна. Би өдрөөс өдөрт сайжирч байна. Миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна. Би эерэг бодол боддог учраас зорьсондоо хүрч чаддаг. Би эерэг бодол боддог учраас хүссэн амьдралаараа амьдарч чаддаг. Намайг дэмждэг, хайрладаг, надад эрч хүч, урам зориг өгдөг хүмүүсээр би хүрээлэгдэж байна. Би гайхамшигт итгэдэг. Би өөрийгөө хайрладаг, бусад намайг хайрладаг. Би амжилтыг төлөөлж байна. Өнөөдөр миний өөрийгөө хайрлах өдөр, өнөөдөр миний өөрийгөө өөрчлөх өдөр, өнөөдөр миний өөрийгөө илэрхийлэх өдөр, өнөөдөр миний өөрийгөө хязгаарлагдмал итгэлээс чөлөөлөх өдөр, өнөөдөр би айцаа устгаж, эргэлзээгээ орхиж, өөрийн үнэнтэй нүүр учирч байна. Би яг одоо бүхнийг хийж бүтээдэг насан дээрээ байна. Өдөр болгон миний баяр баясгал нь нэмэгдэж, тэр хэмжээгээрээ бусадтай хуваалцаж байна. Амьдрал надад хайртай. Аз жаргал энэ бол миний хийж буй сонголт. Тиймээс би өнөөдрийг баяр баясгалантай өнгөрөөхөөр шийдэж байна. Миний өөрийн үн цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Би өөрийгөө өнгөлөн гэрэлтүүлж байна. Надад урам зориг, хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй зан би. Амжилтанд хүрэх нь миний байгалаас заяасан чадвар мөн. Би ухаантай зөв сонголт хийж байна. Би азтай, одтой. Би өнөөдөр илүү хүчтэй. Миний амьдрал миний бодлоос хамаардаг учраас би өдөр бүр оюун ухаанаа дасгалжуулж байна.